Өнөөдрийн амрыг ирье. Өнөөдөр бид уур амьсгалын өөрчлөлтөө биологийн олон янз байдал гэдэг энэ сэдвт ажлын хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс явуулж байгаа ажлын үр дүнгийн талаар бид явуулж байгаа цорол нэвтрүүлгээ эхлэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр бид энэ удаагийн нэвтрүүлгээр улсын тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн менежмент гэдэг асуудлын талаар авч ярилцсан. За бидний энэ ярилцлагад тус хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн доктор Галагчаа оролцож байна. Тэгэхээр Галагчаа доктороос би нэг зүйл асуу. Ер нь энэ улсын тусгай хамгаалалттай газрын орчны бүс гэж юу хэлж байгаа? Орчны бүсийн менежмент гэж юу хэлж байгаа? Энэ талаар ойлголт өгөхгүй. За баярлалаа. Тэгэхээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994 онд батлагдсан байдаг. Тэгэхээр 1997 онд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хууль гэж гарсан. Тэгэхээр энэ хуулийн маань гол зорилго юу юм бэ гэхээр зэрэг тусгай хамгаалтанд авсан газар нутагт одоо гаднаас үзүүлж болон цаашд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг арилгах. Түүнээс сэргийлэх. За тусгай хамгаалалттай газар нутагт нутгийн ард иргэдийн одоо оролцоог дэмжих. За мөн одоо байгалийн байдлыг зүй зохистой ашиглах одоо шаардлагын үүднээс тодорхой бүс тогтоож тийм тодорхой хэмжээний одоо үйл ажиллагаа явуулах зорилгоор авсан энэ газар нутгийг тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүс гэж нэрлэдэг. За ингээд энэ одоо хуулийн хүрээнд бол тусгай хамгаалалттай газар нутгийн энэ эрх зүйн талаар нэлээд олон зүйлийг тусгаж энэ чиглэлээр явуулах үйл ажиллагаа хөгжиж өгсөн байгаа. Хууль гарсан байна. Хууль гарсан дээ. Тэгэхээр энэ орчны бүсийг одоо энэ зохион байгуулдаг тусгай одоо тэнцчин тэр газар чинь бүс бүтэц байх нь шүү дээ. Тусгай бүтэц. Тэр бүтэц одоо үйл ажиллагаа ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байдаг юм? Тэгэхээр тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн одоо авахтаа экологийн буюу эдийн засгийн тодорхой шалгуур тавьж авдаг л да. Тэгэхээр энэ тодорхой энэ экологи болон нийгмийн эдийн засгийн холбоотой үйл ажиллагааг зохицуулж байхаар орчны бүсийн зөвлөл гэж ажиллах хэрэгтэй. Орчны бүс өөрөөр хэлбэл орчны бүсийн энэ одоо менежментийн үйл ажиллагаа зохицуулж байгаа орчны бүсийн зөвлөл гэж ажиллаж явах хэрэгтэй. Энэ зөвлөлийн бүрэлдэхүүнээр бол одоо хуулиар бүтцийн заагаа өгсөн байдаг. Тухайлбал бол одоо энэ орчны бүсийн зөвлөлд тэр орчны бүст хамрагддаг одоо сумын иргэдийн хурлын тэргүүлэгчдээс 2-оос доошгүй. За нутгийн ард иргэдээс 3-аас доошгүй. За тэр одоо улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалтын захиргаанаас 2-оос доошгүй гэдэг. За мөн одоо байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бүс байгууллага байх юм бол тэрний төлөөллөлийн оруулахын заагаа өгсөн. За зөвлөлийн одоо сумын иргэдийн хурлын тэргүүлэгчд тэр одоо зөвлөлийг баталгаажуулж тогтоол гарч за мөн дарга удирдлагын одоо зөвлөлийн даргаыг тавьж ингэж ажиллаулдаг л да тийм. Тэгэхээр энэ орчны бүсийн менежментийн төлөвлөгөө гэж боловсруулдаг гэж байна тийм үү. Тэгэхээр энэний төлөвлөгөөний гол зорилт юу байдаг юм? Тэгээд энэ дотор ч одоо ямар зүйлүүдийг оруулж хэн энийг боловсруулдаг, хэн баталдаг, хэн одоо энийг хэрэгжүүлж байдгийг тодорхой 7-оос 9 хүний бүрэлдэхүүнтэй юм хүмүүс ажиллах ёстой. За орчны бүсийн энэ үйл ажиллагаа одоо тодорхой менежментийн төлөвлөгөөр боловсруулж менежмент төлөвлөгөө хэрэгжүүлснээр одоо үйл ажиллагаа цаашдаа явагдаж тэр төрүүчийн миний хэлсэн тэр байгаль хамгаалах үүсэлт одоо нутгийн ард иргэдийн оролцоог хангах, нутгийн ард иргэдийн амжиргааг дэмжих энэ чиглэлийн бүх үйл ажиллагаа замун байгаль орчинд үзүүлж байгаа тусгай хамгаалалттай газарт үзүүлж байгаа тэр сөрөг нөлөөллийг бууруулах энэ чиглэлийн үйл ажиллагааг тэр менежмент төлөвлөгөө зохицуулах ёстой даа. Тэгэхээр энэ төлөвлөгөөг хэн боловсруулах вэ гэхээр хуулиараа бол тухайн сумын засаг дарга орчны бүсийн зөвлөлтөй хамтарч одоо боловсруулж хэрэгжүүлнэ гэж заасан байна. Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалтын захиргаа мөн одоо зөвлөхөөр оролцож ингэж менежмент төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх ёстой даа. Тэгэхээр энэ чинь одоо баталгаач тэр чинь одоо хэн батлах вэ тэгээд за тэгээд одоо энэ чинь ингээ баталгаажуулын төлөв гаргаад энэ баталгаажуулна тэгээд дараа нь энэ чинь одоо нэг тодорхой санхүүгийн хөсвөртэй байх хэрэгтэй. Тийм менежментийн төлөвлөгөөг одоо сумын иргэдийн хурлаар баталсан байх хэрэгтэй.
Мөн одоо төлөвлөгөөнд үйл ажиллагаа хэрэгжүүлэх одоо санхүүгийн хөөсөөр тавигдсан байна. Хэдүүр ямар үйл ажиллагаа, ямар төсөв санхүүгээр хэрэгжүүлэх үү гэдэг зүйлүүд тодорхой тусгасан байх ёстой л. Тэгэхээр орчны үеийн хуульд орчны үеийн зөвлөл маань сантай байж болно гэж байгаа. Орчны үеийн сантай. Тэгэхээр орчны үеийн сан ямар хөөсөөс одоо бүрдүүлэх үү гэдэг нас хуулиндаа заалттай байгаа. Тухайлбал бол одоо орон нутагт байгалийн баялаг ашигласны мөн одоо хууль бусаар одоо ашиглалт явуулсан нөхөн төлбөр торгуулсан тодорхой хэмжээ гэдэг юм уу. За гадаад дотоодын төсөл хэрэгжүүлснээ яс одоо тодорхой процентаар гэх мэтлэнгээр энэ орчны үеийн сан бүрдүүлэх хөөсөрөөр заагаад өгсөн байдаг л да. Харамсалтай нь өнөөдөр яг амьдрал дээр нь орчны үеийн сан бүрдэж өгөхгүй байна. За мөн одоо менежментийн төлөвлөгөө яг одоо тэр одоо хэрэгжихгүй одоо боловсрогдохгүй за боловсрогдсон төлөвлөгөө цаашдаа хэрэгжилтэн бас нэлээ тийм удаашралтай юм дарагчлаа юм л да. Тэгээ тэр сангийн чинь хэн бүрдүүлэх ёстой юм? Санг бол орчны үеийн зөвлөл өөртөө хаанаас бүрдүүлэх вэ тэр юм? Тэр танаа төслөөс бол мэдээж нэг хэсэг юм санхүүжилтийн их усрын тэр бас олгодог байлгүй дээ тийм үү? Тэгээд бас дээр нь нэмж одоо тэр сан дард иргэдээс бүрдүүлдэг юм уу? Яадаг юм тэр яаж бүрдүүлдэг? Яг одоогийн байдлаар бол олон улсын төсөл хэрэгжиж байгаа газрууд бол тодорхой хэмжээгээр сан бүрдүүлэхт нь дэмжлэг үзүүлж байна л да. За манай төслөөс анх төсөл чиглэсэн одоо говьрон сайхан хангинтэй зэрэг усан тусгай хамгаалалтын газрууд орчны үеийн санд нь эргэлтийн сангийн хөрөнгө гэж байгуулж өгч байсан. За хангаан бүсдээ бид нар бас сүүлийн үед одоо менежмент төлөвлөгөө боловсруулсан сумдад тодорхой үйл ажиллагаа санхүүжүүлэхтэн зориулж бас тодорхой хэмжээний хөрөнгийн хөөс тавьж байгаа. Гэхдээ энэ олон улсын төс төлбөрөөс ингэж орчны үеийн санд хөрөнгө төгрөх нь тийм ч оновчтой шийдэл бишэлтэй. Яагаад гэвэл орон нутаг өөрөө тэр хуулийнхаа хүрээнд сангаа бүрдүүлж цаашдаа үйл ажиллагаагаа одоо гадны одоо ямар нэгэн байгууллага оролцоогоор олон улсын төсөл хөтөлбөрөөр оролцоогоор цаашдаа хэрэгжүүлж авч явж байгаа учраас за тэгэхээр орчны бүсийн менежментийн